бидний үе өнөө үед домог болсон алдарт үлэгч Доноо Цэгмэд гэдэг хүний тухайд ярьж байгаа. Ер нь энэ хүн бол их домогтой хүн. Миний өвгөцөг Доноо Цэгмэд гэж хүн Бүгд найрамд Монгол Ард улсыг анхны алдарт уяач Бүгд найрамд Монгол улсын алдарт уяач цолыг хамгийн анх авсан өвгөн байлаа. Яг албан хаагч байсан хүн байгаа юм. Маань бол төрийн алба хашиж явсан. Төрийн алба хашихдаа аймгийн шүүхийн дарга, аймгийн орлогч дарга энэ мэтэгчлэн төрийн алба хашиж яваад тэгээд хурдан морин ууяхаар шийдэж албанаасаа гарч хурдан морин ууж ингэснээр морийг ууж алдарт уяа цолыг автлаа. Морийг сайн шинждэг. Ярха харвагаасаа тэр морин эрдэмийн юмд бол суралцсан. Тэгээ бичгийн хүн учраас тэр монголчуудын морь уух засах ёсны тухай өвгөн ноён бол баг сүүлхэн үед 200 гаруй жилийн өмнө өвгөн ноёноос сурвалжтай гэж ярьдаг. Нууцаас нууц, далдаас далд, шулуун журамт судрыг зохиосон. Урд аавын маань үр одон бид одоо манай аав Минжүүр гэж энэ хүн байна. Одоо аймгийн алдарт уяач цолтой. За тэгээд манай дүүнэр манай ээж хамгаалан гээд бид хүн гээд урд аавынхаа хойч үеийг залгамжлаад морь уяад өөрчөөсөө дүүнэр манай сумын алдарт уяач цолгоцсон юм хүмүүс байна. Манай том хүү одоо энэ Баян Хөнтөг сумын засаг даргын орлогч хийж байна. Дараагийн хүү малчин. Тэгээд манай энэ хүүхдүүд одоо хөдөө дандаа мал дээрээ малчин байгаа да. Бага охин маань хотод эдийн засагч хийдэг. Том охин аймагт оюутчин. Аавыг ихэд эрт босч морь ихэд сайн уйдаг хүн байсан байх. Ихэд эрт өөршөнөөр яваад өгсөн байдаг, морьтой хөлтөд илжээд байдаг тэгжийн сайн мэдхий. Энэ одоо манай өвгөцөг Доноо Цэгмэд юм аа. Урд аавын маань бид одоо урд аав гэж ярьдаг. Урд аавын маань Бүгд найрамд Монгол Ард улсын алдарт уяач болоход нь өгсөн ийм хосуу. За ийм тэгээд энэ соён бүсгтээ энэ ийм хүрэн замдан цагаан замдан энэ байдаг юм лээ. За ийм хосуу байгаа. За энэ анх өгсөн Бүгд найрамд Монгол улсын алдарт уяач болоход нь өгсөн анхны тэмдэг нь ийм тэмдэг байгаа. Энэ сүүлийн үед шинжлэгдээд сүүлд нь дахиж өгсөн ийм алдарт уяачийн хоёр тэмдэг. Тэгээд 1988 онд Бүгд найрамд Монгол улсын алдарт уяач гэдэг цол бий болоод тэр цолоор 10 хүн шагнагдсан. Би бүгэн хуудыг хумаж байсан. Бүгэн хууд гэж одоо хатад алдахтай атраг байсан манай аавын маань. Бүгэн хулыг холон тагчиг үйцэмгүй гинжээ гараа баран нэгдгэмээр цэцэн хааны надам дэганцара Дагмал мэрэн гэж хуяач хүн байсан өвгөн ноён үе. Тэгээд өөр мэрэн бас язгуурт хүн учраас барай тавины үед бол баригдсан. Хоёр чихэн баригдсан байдаг. Нэг удаа бүр явахдаа хүү тэр банзаа гэдэг хүнтэй бол за Доноо Цэгмэдэд миний адууны удаа нэг үрээ заавал өгөөрэй гэж загсан байна. Хүн сүүл 40 он өнгөрөөгөө Доноо Цэгмэд бол албан ажил хийгээд төв орон нутгаар аймаг явж байгаад хэлсэн байна. Аав нь одоо нэг үрээ танд өгнө аав загсан шүү. Тэгээ саал дүр өгсөн гэж.
Аваа маань хоёрсоо сар татрагны өөр богино хоол гэж байсан. Богино хоол гэдэг чинь их хурдан азраг байсан гэдэг. Энэ бүгэн хоол бол улсын наадамд бол 3 удаа харигдсан бол таа чинь тийм ээ. Ер нь бол 2-4 удаа уцаж нэг төрүүлсэн болчихсон. А ер нь тэгмэдгээ өөрөө ярьдаг байсан. Миний богино хоол бол 100 гаруй урдаа уралдахад тэр 3-4 л магнада тоостой орсон. Бусдад бол дан төрүүлсэн байна. Тавчид одоо дүүсэр нар бүх наснда төрүүлж ирсэн. Ийм их хурдан одоо. Уурдаавын манд хөрсөндөө энэ даваа жамцсан гэдэг хүн Улаанбаатар хотод алба хашдаг байсан хүн байгаамаа. Энэ бас тэгээд өөрөө хотод алба хашдаг болохоор яг морьтой ойр морь хүйж байгаагүй. Гэхдээ моринд их дуртай. Манай Уурдаавтай хамтарч Морин Эрдэнэ гэдэг маш сайхан ном бичсэн. Одоо хүүхдүүд нь Улаанбаатарт амьдарч байгаа. Энэ ахын манд зураг байгаамаа. Бүгэн бол чөдөр өшөглөө наадмын өмнө чөдөр өшөглөө гэдэг маань хойд хөдөндөө чөдрөө хийгээд тэгээд ерөнхий насархаа шахаад тэгээ манай Уурдаав 2 сая хязгаарлалтай. Тэгээ хөрөн халзныгаа мордуулаад бүгнийгээ бодъё гээд бүгэн нууд нь илүү байсан. За бүгнийгээ бодъё хөдөлгөөн болгоч дараа гээд бодъё гээд мордуулаад. Тэгтэл манай одоо энэ нанцдах аавын маань ах уян дээр үлдсэн байсан бүгнийгээ уяаны манаачаар эмээлүүлж аваад мордоод явсан. Тэгээ хязгаар нь мордоод явсан Уурдаавч хараагүй юм богоо. Тэгэл явсан. Тэгсэн манай тэр одоо Уурдаавын маань уяа урдааны замд нь байсан юм байна л гарианд нөлөө очсон. Тэгсэн аавын манайх нанцдах маань одоо ааваасаа хагаад нөгөө үлдээсэн үрээг нь эмээлээд унаад уралдаа явж байгаа юм. Ааваасаа хагаад төрүүлж явсан байна. Бүгэн төрүүлээд ард дээр нь хүрээ халзан хязгаар нь явсан. Түрүү амаа үзээ орж явж байсан. Ааваасаа хагаад уяар руугаа давхицсан. Тэгээ уяар руугаа давхангууд уяан дээр нь байсан хүн дурандаад бүгнийг таниад тэгээ морь мадаа имэж мордож ингэсээр байтал морд нилийн араар нь явцсан байсан байл. Тэгээ үрээ алзан тэржгээрээ төрүүлээд бүгэн эргэж замдаа орж яваад тэгээ тав төгсөн. Бүгэн гэдэг чинь юу гэсэн үг яагаад тэгэд нэрлсэн бэ гэж. Би өөртөө асуудаг. Хэлж яг хэлжсэн. Гүн чинь тийм ерөөсө алхаа байхгүй. Мордуулаад явчихна ингээд алахгүй шууд бүг шогшоод ерөөсө шогшдог. Алхаагүй учраас тэгээд бүгэн гэдэг чинь тэгээд туулан үдшил юм байгаа шүү дээ. Тиймхүү юм байгаа гэж. Тэгээд тийм их гайхамшигтай адуу байсан гэж. Тэгээд бүгэн хулаад их хэрдэг байсан. Бүгэн хоолыг яг нөгөө өгөн ноёны шинжлэх байсан тэр шинжүүдээр шинж одоо бүгэн хоол маань бол асан шинжтэй байсан гэж ярьдаг манай Улаанбаатар. Улсууд уралдаж явсан улсууд нандах минь болоод яа гэж байлаа. Тэр уралдаж явсан. Улсын одоо наадам. Бид бүгэн гэдэг газараа би одоо хамгийн баг жаахан хөөгд гонж байна. Хоёр талын цэцэг гэж үедээ өгөн хөрөвжвэн одоо уралдаг зам гэж ярьдаг. Би одоо сууж байдаг. Даваа гэдэг. Тэрний хоёр талын цэцэгээс нэг мараа гонж баг тахгүйт нэг гонж байсан. Тэгээд ярил мо энэ маань нанцдах маань надыг нэг эргүүл тавьж өгөөд. Тэгээд тавиад өгсөн ганцаарынгийн явуул. Тэгэд нэг хоёр гөлөм дэрвэнгүүтээ би одоо тогтож байхаа чимээгүй ч юм уу гэж тэгж онж явсан юм. Тархуя сэтгэл цэлмэн гүлсээ дүүрэн саршиг дэжэ турсан хүлэгээ харглагч мөрний тасралт бимэр зангэмээр харж цуцхан нүггүй өртөө насрана. Я хотел аваа тахад тод интүү хмэр үйцгээ уралдаад байсан. Ахыг хоёр бол илүү тэр бүгний сар татах гэдэг очин хэлтөрүүлсэн. Энийг үнтэрэмд тийм байсан. Би энийг үнтэрдэг. Энэ бүгний эцэг сар татах нь энэний үр юм. Манай тэр бүгэн чинь.
Тэгээ бүгний өр гэж олон би энэ бараа улаан хинэнтэй гасангийн олон гасаа ангасан төшөөсаар тэгээд тэр бас бүгний өр. Тэгээ ер нь яриад л тэр бүгний өр болоод байт юм аа. Ганшраад болоод тэгээд бүгний өр болоод үрийн өр болоод дэвчтэй. Баруун аим бодоор хүртээ. Энэ ганшрын хурд 300 жил тэгээс бол монголчуудад орон сайдыг зинхэн нарийн утгаар нь суулган бужуулж урдны урдны эцэм сүргийг урдны өгчлийг бий болгосон. Монгол улс даяар адуу хурдлахад тэр адууны удам өгчлийг ярихад ерөөсөө гашир адуу. Гашир адуу одоо энэ жил гашир үйлдвэрийн адуу гэж баталгаажлаа. Ер нь Монгол улсад адууны үйлдвэр гэж байгаагүй. Анх удаа гашир үйлдвэрийн адуу гэж Монгол улсад баталгаажлаа. За энэ дотроо богино өгчлийн адуу гэдэг нь бас нэлээд их хэмжээгээр тархсан. За тэрүүл ер нь зүгээр бидний мэдэхгүй ихэд олон байгаа. Бид мэдэж байгаа зүгээр одоо манай гашрын анх сайн ундрагчийн саар лазар гэж байлаа. Улсын 50 жилийн өмнө надад төсөлсөн 71 он. За энэ дорнодын нэг онцлог бүдүү нэг өгний нэг ороод байдаг байсан. За тэр энэ өгн ноёны наадам дэрж айрдж байлаа. За яг өгний өгчлийн бидний сонссон. За тэгээд Бяра улаан гэж манай гашрын их хурдан улаан азраг байлаа. Тэрний үр удам гэж маш их удам хурдсан. Одоо тэгээд бидэнд байгаа адуу маань ерөнхийдөө бүгэн өгчлийн адуунууд хурдж байна. Дугуйсрангуй адуу чинь ерөөсөө тэгээд тэр бүгэн адуу. Бүгэн адуу тэр баян утас уртын дамжуугаас авсан шүү дээ. Уртын дамжуугаас л тий. Батчирэтийн хин дамжсан бахаа. Тэгвэл дамжаагүй тэр чи хосрон даахтай шүтлэн хоёр байж ирснийг очиж алийг авах уу гэж тэгсэн юм байна. Тэгээд дугуйсрангуй болохоор шүтлэнгийн авч ирсэн. Тэгээ сарцаар л гэж азарга цэнкэрт авчраад. За тэр. Тэгэл тэрний үр удам бас өнчин сар, сарцаар л хавчиг сар л гээд 3 сар л азарга намайг байх тул энэ цэнкэрт энэ дам тарих оролдож байсан. Бүгэн хуулийн өгчлээ одоо намайг айл болохоо тийм хонгор азаргатай автобус өгчлээ азаргатай. Тэрийг одоо би манай хатмын онон хар гэдэг өгчлээ автобус. Нийлээд одоо улсын хурдлуулж байна одоо нэг том жижиг наадмын 30 гаруй айрыг дөрөв 40 айрыг дөрөв авчаад байна. Энэ үр удам дамжсан хүн айдан уяачдууд одоо үр удмын хорддог азаргнууд азарга үр төлөв олон байна. Энэ үр удмаа үлдээсэн ордсон азарга гэж. Манай аавын үлдээсэн энэ голомтных нь баг хоног за таахаа өгсөөр одоо нэг үлцээ адуунд ярина л аллаад л уяад чанта. Одоо мал үйдээ тэр мэттэнд одоо гэдэг өвж авчихсан. Манай их шинжээ шүлэгч Донон цэгмдгууд энэ цагийн шинэ үеийн одоо нэртэй уран зохиолч хүмүүс бол шүлэг зохиол зориулж ирсэн байна. Энэ бол сонин сайхан баримт. Тэртээ 1985 онд Монгол улсын төрийн шагналд яруу найрч Нямбууг нямдож гэдэг авиас хэлэгтэй их хүн өвгөн гэдэг шүлгээ зориулсан байна. Энэ дуудаад хэлээд өгч. За. Гал шарын үнийн түүхийн нэгэн хуудас гэлтэй гайхам цагаан сагалтай буян туурал ариун уст буян тулгийн суурин төвд ачуур царай хүрээд үүдэн жаргал суухыг үзлээ. Жарган мөндөр нас жаргаа мөнөр үрс жаалхан болсон буурлын сэтгэлийг тэгшлэн дижээж залуу зандан үедээ төр төмний үүс зам шулуудан явсан ачийг нь ачлан санддаг гинэ. Галтай хурдан хөлгүүдийг эртээ цагт тавьж газрын наадамд нутаг нэрээ нэрлүүлж домог турдан хөлгүүдийн шидийг үзүүлж явсан Донойн цэгмд гэдэг алдар туяач маань энэ гинэ. Хурд сайн гашрын нэртэй зартай амнуудын хууч дүүх сэргээх ганц өвгөн энэ гинэ гэж бичвэжээ.
За Гэсэрчив Янгор гэдэг газрыг уршилгана. Монгол төрийн 2 наадамд 3-тай харигдсан алдарт бөгөн уул азарганы 4-р үеийн төл юмгисаа. Монгол улсын алдарт Донон зэгмэд гэдэг үеэж 1951 оны улс өвсгөлийн 30 жилийн ойгоор саарл азаргаан төрүүлгэж бөгөн хол одоо хязаалангаа айрагдуулж байсан. Тэр жил халдсан хязаалан төрүүлгэж байсан. Хүзхүүе нүдний яруу баясгалан өөрийн соломон шиг содон төрсөн хүлэгээ үргэлэгч шөнийн тэнгэрийн заадсгэмээр уймарч алтан тоосон өртөөлөн алсарна бүгэн хулигээ Хулан тагчиг үйцэм үйгэндээ гараа баран нэглэгэмээр галшарын довнд ганцаараа магнална хархуя сэтгэл цэлмэн гүйгүүлсэн дүүрэн сар шиг дэшээ турсан хүлэгээ Харгилагч мөрний тасралт гүймэр зангэмээр харж цуцхан үгүй өртөөлөн алсарна бүгэн хулигээ холон тагчиг үйцэм гүйгэндээ гараа баран нэглэгэмээр цэцэн хааны наадам Хөөе салхийгсэн сүрүлэн хуйлсан дууны шуран хашиг босоо төрсөн хүлэгээ тодрон дөтлөх олсон хурдын дундаас цойлох сум шиг нисэн өртөөлөн алсарна бүгэн хулигээ холон тагчиг үйцэм гүйгэндээ гараа баран нэглэгэмээр Монгол төрийн наадам ганцаараа магнална Тагчиг үйцэм гүйгэндээ гараа баран нэглэгэмээр Монгол төрийн наадам